За ер нь бол харамсалтай байна. Үндсэндээ хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанаас хойш дараа нь засгийн газар байгуулагдаад өдийг хүртэл Монголын энэ хөдөө аж ахуйн бодлого маш тууштай, маш сайн явсан юм. Өнөөдөр малчид мах үнэтэй байгаад баярлж байна. Энэ зүгээр нэг малчтын мах гівгэнд үнэлгээнд орчихгүй л дээ. Энэ гадагшаага гаргадаг элдв, ковот, хориг, саад өнгөрсөн жил гаруй хугацаанд эрс багассан. Монгол улс анх удаага 1990 оноос хойш түүхийн ноолуураа экспортлолгүй энэ 2025 онд бүх ноолуураа дотоод үйлдвэрүүд нь аваад ингээд самнаад боловсруулад явж байна. Энэ бол Монголын хөдөө аж ахуйн салбарт гарсан маш том амжилт. Өнөөдөр мал байхгүй бол малчин байхгүй, малчин байхгүй бол Монгол байхгүй. Үнэхээр энэ малчид руу чиглэсэн бодлого, хөдөө аж ахуйн салбарын бодлого үнэхээр сайн явсан. Энэ бодлогыг гол зангидж явсан, яамаа хүртэл дархан руу нүүлгээ тэндээ үр дүн гаргасан энэ хоёр сайдыг энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж байгаад бол харамсаж байна. Гэхдээ одоо нэгэнт Монгол Улсын ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ өрөөнд шийдвэр гаргаж байгаа учраас энэ дээр юу хэлэх вэ? Харин томилогдож байгаа энэ Бадамсүрэн сайд бол одоо энэ асуудлыг сайн анхаарч ажиллах нь зүйтэй. Нэг ялангуяа одоо нэг хавар болоод мах жоох үнэтэй болох гээд эренгүүт хүчээр тэр нэг нөөцийн мах гэж нэг баахан бэлдээл мах хямдруулж зараад инфляц өслөөгээд хүчээр нэг малчтын амжиргаар халддаг энэ олон жил үргэлжилсэн энийг муухай ямиг болиулаарэ.